Гэнэт нэг жаахан охин гарч ирээд 80 настай өвөөх чинь миний хүү гэд дуудаад байвал та итгэх үү? Тэгмээргүй ч гэсэн яг ийм хачирхалтай үйл явдлаар дүүрэн нэгэн сонирхолтой киног өнөөдөр танилцуулж байна. За ингээд кинондоо орцгоё. Киноны үйл явдал 1955 онд эхэлдэг. Математикийн шинжлэх ухаанд үнэлж баашгүй хувь нэмэр оруулсан профессор Ронюг улсын баатар цолоор шагнаж буй баярт мөч. Бүсгүй шагналаа авахар тайзан дээр гарахад түүний бяцхан хүү ээждээ баяр хүргэхээр гүйж ирнэ. Гэтэл тэдний дээрээс хүнд төмөр унаж ээж нь амжин хүүгээ түлхэж авраад өөрөө амиа алддаг. Гэтэл энэ бүхэн нэгэн охины зүүд байсан мэтээр үйл явдал өнөө цагт үргэлжлэх боловч энэ зүгээр ч нэг зүүд биш байлаа. Охин сэргээд эргэн тойрноо ажиглтэл хүмүүс түүнийг Рон гэр бүлийн том охин өдөө 18 жил амьдраад ээжигээ алдсны дараа хотод ирсэн хэмээн ярилцсан. Үнэн дээр тэр охины биед өнөөх 1955 оны профессор Ронюгийн сүнс орчихсон байжээ. Ижилхэн зүс царай, ижилхэн нэртэй 18 та охины дүрээр тэр иргэн ирсэн нь энэ байлаа. Гайхан элдвийг сонирхож явсан Роню дээр нэг охин их л инээд алтан ихчээ гэж гүйж ирээд дарс өгөх нэрийдлэр даашинз руу насгочдаг. Тэгээд худлаа жүжиглэж Яна гар халтарчлаа та хөдөөссөн болохоор ийм сайхан дарс ууж мэдэхгүй л байх та гэд шоодонгой хэлнэ. Роню шууд л хажуунаасаа дарс авч түүгийнхээ дээрээс асгаад миний гарч бас халтарчлаа гэд тэр дор нь хариуг нь барьчихдаг. Игч нь гинэт л өөр хүн шиг болсны дүүн анзааран гайхан хоцордог. Бүх хүмүүс жи захирал ирлээ хэмээн шуугаж эхлэхэд тэр жи захирал нь манай Ронюгийн нөхөртэй усны тусал мэт адилхан залуу байдаг. Роню түүн дээр шууд очиод чи жи шивнэнтэй ямар холбоотой юм бэ гэж асуухад хүмүүс насны нэрийг хэллээ гэж цочирдно. Охины аавч сандран гүйж ирээд охиноо зэмлдэг. Энэ жи захирал бол манай бүсгүйн ачинцар. Харин жи шүнэн нь түүний хүү болж таардаг. Ингээд 18 настай охины биед орсон Роню маань өөрийнх нь хүүн амьд байгаа зогсохгүй ач гучаа хүртэл харах баярт мэдээг сонсгон тэр. Үзэгдэл солигдож сургуульд нэгэн танхаа сурагч Ронюг мөрөгчөгдөг. Роню танхаа сурагчаас унгаас нь номоо авч өгөхийг хүсгэд нөгөөх нь томорч байгаад нэг сайн өшөглүүлж авна. Хүүн гадаадад эмчлүүлж байгаад их орондоо ирснийг мэдээд Роню шууд жи гэр бүлийн хашид очдогч түүнийг оруулдаггүй. Тэгэхээр нь Роню зөвхөн жи настан ач хоёр л мэдэх нууц кодыг хэлснээр дотогш орж чаддаг. Код нь сар бүр өөрчлөгддөг тусгай томьёогоор боддог бөгөөд Роню түүнийг анх зохиосон нь энэ байжээ. Бяцхан хүүн өтөлж биеийн сүлдэж хэвтэрт орсныг хараад Ронюгийн сэтгэл нь өвдөж Эмбаумэн хэмээн багийнхан нэрээр дуудан уйлна. Жаахан охин ирчгээд өвөөг нь нэрээр нь дуудаж байгааг гайхсан жи захирал ихэд гайхаж хоцордог. Хичээл нь хитрхи амархан байсан учраас Роню байгалийн ухааны анги руу шилжин ороход тэнд нь нөгөө танхаа сурагч байж байдаг. Роню байнга түүний дэргэд гарч ирээд байгаа нь өөрт нь сайн болсных гэж итгэсэн танхаа сурагч Ронюд сайн болсон мэт жүжиглэж байгаад хаях төлөвлөгөө боловсруулна. Тэгээд Ронюг хоргоож байгаад номоор цохиулчихдаг. Дараа өдрөө сэтгэлээ илчилж байгаад хаях төлөвлөгөө боловсруулад сэтгэлээ илчлээд дахиад л Ронюд зодуулна. Ронюг сүүлийн шалгалтын дээр ямар ч бичиглэл хийгээгүй ч бүх бодлогын хариуг зөв бодсон байхыг нь мэдсэн багш нь түүнийг хардаж дахин шалгахаар материал өгөөд явна. Гэхдээ профессорууд ч бодоход хэцүү материал андуурч өгснөө мэдээд эргээд ирэхэд бүгдийг нь бодсон байхыг нь харсан багш бүр алмаарч орхидог. Ронюг харшид очиход жи захирлын найз бүсгүйнд охиноо дагуулад жи настанг ирэхээр ирсэн байдаг. Ээж нь охиноо нүдэрээ тохин Ронюд цай авчиж өгөхийг хүсэх бөгөөд охин Роню дээр очиод албаар цай асгаж хорлохыг оролдоно. Гэвч Роню аягийг агаарт тосон авч заль зохиосон охиныг шууд зэмлэж орхидог. Охиныг өмөөрөх гэж ирсэн жи захирал болон найз бүсгүй хоёрч Ронюгийн ширүүн төрхөнд барьцаалтан эцэст нь бүгд түүнд загнуулан өрөөнөөс хөөгдөж гарна. Энэ ээж охин хоёр бүр үнэхээр муу санаатай хүмүүс байдаг. Ронюг ээжтэй нь ярилцаж байхад охин нь ус руу өөрөө орчхоод манай Ронюг түлхсэн хэмээн жи захиралд хэлчихдэг. Жи захиралж өөр дээр нь ус асгах гэснээс болоод охиныг ус руу түлхлээ хэмээн буруу ойлгоод дахиж хизээч энэ хашид ирэх хэрэггүй хэмээн Ронюг хөөгөөд явуулна. Үүнтэй зэрэгцэн жи настан ухаан ороод сэрсэн даруйда ухаангүй байх үед нь багийнхан нэрээр дуудсан эмэгтэй дуудуулахыг сонссноо хэлэхэд гэрийнхэн даамал тэр нь Роню байсныг хэлнэ. Роню гэх нэрийг сонссон настан түүнийг нин даруй авчрахыг тушаана. Насныг сэргэснийг сонссон Роню яаран буцаж ирэхэд эхэндээ настан түүнийг ээж нь хэмээн итгэхгүй байсан ч багийнхан нэрээр дуудаад анх удаа тижээж байсан нохоог нь хэлээд тиймэрт орхиж явсанд уучлаарай хэмээн уйлахыг сонссон настан сая нэг ээжигээ таньж ээж хүү хоёр тэврэлтэн уйлж эхэлнэ. Энэ үйл явдлыг дэрэгдээс нь харж зогссон жи захирал Ронюд итгэдэггүй ч өвөөгөө ихэд жаргалтай байгааг нь хараад түүнийг элен цэмээ хэмээн дуудана.
Үүнээс хойш Ронью Жи хашид амьдрахаар болж настан туслахуудтай хандан Ронюгийн үгийг хууль мэт дагахыг тушаагаад хэрвээ өөрийнх нь тушаал Ронюгийн тушаалтай зөрчилдвөл түүний тушаалыг дагах хэмээн хэлдэг. Тэднийг өглөө нь хооллож байхад танхаас урагч ирж Ронюг үгээр идэж байгаад өвөөдөө гөөлнө. Жи захирал болон танхаас урагч хоёулаа Ронюг илэн цэмээн гэдэгт тийм ч итгэлтэй биш байсан ч өвөө гихэн үгэнд орохоос өөр аргагүй болдог. Удалгүй Жи захирлын төрсөн охин Дуо Дуо гэртээ ирнэ. Ээж нь багад нь өөд болсон тул аав нь түүнийг биеийг нь даалгах нэрээр дотор байртай сургуульд явуулж огт анхаарал халамж тавьдаггүй байв. Гэтэл Жи захирал өөрийн охиноо үл тоочхоод найз бүсгүйхээ охиныг илүүд үзэж байгааг нь харсан Ронюгийн дургуун хүрээд настанд хандан өөрийнхөө цусыг хайхрахгүй байж хүний хүүхдийг бөөцөдг нь ямар ёс вэ хэмээн хатуухан сануулснаар өвгөнж өөрийн удмаа тоолгүй ирсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж эхэлдэг. Ингээд настан Ронюд хязгааргүй эрэхтэй хит хитэн хар карт өгөөд гэр бүлийн санхүүг удирдахыг хүсдэг. Роню тэр даруй Дуог дагуудан дэлгүүр хэсэж охиныг хатан мэт баярлуулаад зогсохгүй нөгөө танхаа ач хүүгийнхээ хэрэглээний мөнгийг ч өөрийн хяналтандаа авч түүнийг зөв замд нь оруулахар шийддэг. Манай Роню гоцовхаантай байгаа зогсохгүй маш сайхан дуул хавьяастай байсан бөгөөд үүнийг нь мэдэх настан та урд насндаа эрдэм шинжилгээний ажилд бүх зүйлээ зориулж маш их гавьяа байгуулсан учраас бурхан таныг хоёр дахь амьдралаар шагнасан байх. Та өмнө нь дуулах дуртай байсан ч эрдэм шинжилгээний ажил гээд орхисон. Одоо дуртай зүйлээ хийвэл ямар вэ гэж хэлдэг. Роню Жи группээс зохион байгуулсан дууны тэмцээнд амжилттай оролцож шилдэг 8-д шалгарсан байх бөгөөд тэр тэмцээнд дүү Ронявч бас тэнцсэн байдаг. Хинэн мэдэгдэхгүй охин гинэт гарч ирчгээд Жи гэр бүлийн бүх анхаарлыг өөртөө татсанд хорссон. Жи захирлын найз бүсгүй нь Ронюгийн мейкап артистыг дуудаж будаггүй тайзан дээр гарган Ронюг хорлох гэсэн боловч будаггүй төрх болон түүний дуулалт нь үзэгчд шүүгчдэд үн сэтгэл үлдээж тэрээр хамгийн өндөр оноог авснаар ялалт байгуулдаг. Мейкап артистыг нь албаар дуудаж Ронюг эвгүй байдалд ороосныг нь настан болон Жи захирал мэдэх бөгөөд Ронюч мөн үүнийг мэдээд ажил болон амин хувийн асуудлаа ялгасангүй гэж уурлаад Жи захирлын найз бүсгүйг нь нарийн бичгийн ачлаас чөлөөлдөг. Настан өөрийн нэр дээрх бүх хувьцаагаар Ронюд шилжүүлснээр Роню Жи группийн ерөнхийлөгч болно. Ингээд Роню тайлан шалгаж байх зураа Жи захирлын найз бүсгүйн дүүн компаниас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байхыг олж мэдээд шууд л цагдаа төхийг тушаадаг. Найз бүсгүйхэн дүүг цагдаад өгөхийг мэдсэн Жи захирал Ронюд дургуутгад Роню хариуд нь Жи группд учруулсан хохирлыг 3 өдрийн дотор 5 дахин нугалж төлөвлөж чадах юм бол цагдаад өгөхгүй гэдгээ хэлнэ. Ингэхдээ Жи захирлын нэр дээрх бүх эд хөрөнгийг зарцаадаг. Найз бүсгүйхээ дүүгийн үрийг дарах гэж Жи захирал хоолойч идэх завгүй өдөр шөнөгүй ажиллаж байхыг нь харсан Дуо охин нь аавдаа санаа зовж ажлынх нь өрөөнд нь хоол барин очиход нь Жи захирал их л ууртаагаар ажил ихтэй байн гар химэн охиноо хөдөгч охин нь авч ирсэн хоолоо ширээн дээр нь тавиад танд мөнгө хэрэгтэй байгаа гэж сонссон. Миний бэлэгнээсээ цуглуулсан мөнгийг та хэрэглэж болно гэд карта өгөхөд аав нь өөртөө ихэд гэмшдэг. Хэрэглээнийх нь бүх мөнгийг Роню журмалснаас болж танхаас урагч найзаасаа мөнгө зээлсэн байдаг. Найз нь мөнгөө эргүүлнэ нэхэд танхаас урагч 83 яон штэ гэж томороход найз нь эмээ минь намайг тижээхийн тулд хог түүж амьдралаа залгуулдаг болохоор 83 яон миний хувьд их мөнгө штэ хэмээн гомдолдог. Роню түүнийг нь сонсоод өрөвдөж найзынх нь мөнгийг шилжүүлээд эмээ нь хүнд ажил хийж хичээнгүй амьдарч байхад өөрөө харин сургууль дээрээ хичээлээ хийхгүй хийцгүүрэн унтаж байдгийг нь шүүмжилдэг. Тэрээр амьдралын боломжгүй сурагчдад зориулсан шалгалтын байраа ахиулсан хүүхэд бүрт 3000 юанын тэтгэлэг зарлаж ангийнхаа хүүхдүүдийг өөрөө шалгалтанд нь бэлдэж эхэлдэг. Жи захирал амсхийг ч чөлөөгүй зүтгэсээр найз бүсгүйхийн дүүгийн тарьсан үрийг арай гэж дарж чаддаг. Энэ үед найз бүсгүй нь охиноо дагуулan ирээд өвөөгөөс уушлалт гуйлган өргөдүүлэх тактик хэрэглэх гэсэн боловч томчуудын алдааг хүүхдээр цайруулдаггүй юм гээд настан тэднийг хатуу нэгцаадаг. Дуог өрөөндөө байхад нь найз бүсгүйн охин нь орж ирээд түүний шинэ хувцас ботлонд нь хатаархан газар чидэлж эхэлнэ. Тэгснээ бүр Дуог өөрийг нь түлхсэн мэтээр жүжиглээд намайг аавгүй ядуу гэж доромжлоод хөөлөө хэмээн худлаа байлдаг. Сохор юм шиг итгэсэн Жи захирал уурандаа Дуог үлгүүрээр шийтгэх гэж далайтал Роню яг цагтаа орж ирээд түүнийг зогсооно. Роню болсон явдлын бичлэгийг үзүүлснээр ээж охин хоёрын хорон санаа үнэн төрх ил болдог. Жи захирал дөнгөж цайл нэг ухаан орж тэднийг гэрээсээ хөөгөөд дүүгийнх нь өрийг ч төлөхгүй гэдгийг хатуухан мэдэгдэнэ. Эцэст нь тэрээр төрсөн охиноо гүтгэж гар хүрэх гэсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж Дуогоос уушлалт гуйдаг. Роню сургуулийнхаа шалгалтаа өгөөдгүй улсын математикийн хамгийн нэр хүндтэй олимпиадыг зорьдог. Бусад сурагчид нь бодлогуудынхаа талыг л бодчиход амжилт хэмээн үздэг байхад Роню ердөө 30 минутын дотор бүгдийг нь
дуусгаад гараад ирнэ. Тэрээр замаараа нэгэн самбар дээрх бодлогыг тоомжиргүйхэн бодож байтал түүнийг нь харсан настай эмэгтэй дуу алдан ирнэ. Учир нь тэр бодлого бол математикийн ертөнцийн хамгийн хүнд 8 бодлогын нэг бөгөөд 40 жилийн турш хинч бодож чадаагүй байжээ. Энэхүү настай эмэгтэй бол тухайн цаг үеийн хамгийн шилдэг алдартай профессор байсан бөгөөд Ронюгийн гоц авьяасыг хараад шууд л өөрийн шавья болгохоор шийддэг. Сургууль дээр шалгалтын дүн гарахад Ронюгийн тусламжтайгаар ангийнхнанд бүгд амжилттай дүн авч тэтгэлэгт хамрагддаг. Харин шалгалттай өгөөгүй Ронюгийн оноо тэг байгааг харсан дүүн түүнийг үгээр идэж доромжилж эхэлдэг. Гэвч яг энэ мөчид Ронюг улсын олимпиадад тэргүүн барьжсэн тухай зар мэдээ төгж сургууль даяараа түүнд баяр хүргэх нь тэр. Шарн гоцоосон дүүн сурлага бол зүгээр л цаас. Хүний амьдралд мөнгө ирэх мэдэл хамгийн чухал. Манай гэр бүл хай групптэй хамтарч том төсөл авсан гэж хэлээд яваад өгнө. Роню Жи насны хамт нэгэн эрхэм хүний 100 насны ойн баярт урагдан ирнэ. Тэрхүү өндөр настан бол Ронюгийн залуу насны дотны найз Тан хөгшин байлаа. Тэрээр Ронюг насан туршдаа нууцхан хайрлаж ирсэн бөгөөд түүний хүү Жи настанг өөрийн хүү шигээ хайрлан халамжлаж өсгсөн нэгэн юм. Үдшилэг дээр Жи насны эртний найз бас өрсөлдөгч Хай өвгөн бас ирсэн байх бөгөөд Роню түүнийг багийнхан нууц нэрээр нь дуудаж хүүхэд байхдаа гаргаж байсан хүчтэй алдаануудыг сануулдан ичээж орхидог. Хай өвгөн яг л сүнс харсан мэт айн зугтаж харин Жи настан энэ бүхнийг бичлэг хийн авч олон жилийн турш өөрийг нь шогдож ирсэн Хай өвгнөөс ээжтэйгээ нийлэн өшөөгөө авч байгаадаа хүүхэдчиг баярлдаг. Тан хөгшин залуу насны хайр Ронюг хараад сэтгэл нь хэтэрхий хөтөлсөн ч азар биеийн зүгээр өнгөрдөг. Гэтэл энэ үеэр нэгэн сонирхолтой үнэн ил болно. Ронюгийн дүүгийн бахархаад байсан хай групптэй хийх том төсөл нь угтаа Ронюгийн профессор багтны гуйлтаар бүтсэн ажил байжээ. Гэвч Ронюгийн аав өөрийн охиныг нь Хай өвгөний өмнө хамаг муугаар доромжилж орхино. Хай өвгөнч тэр даруйдаа хамтын ажиллагаагаа цуцалдаг. Үгээрч зогсохгүй Жи настан болон Тан хөгшиннаарч Рон групптэй хамтрахаас татгалцснаар Хайчаан хотын хамгийн том 3 группийн хар жагсаалтанд орсон Рон групп ганцхан хормын дотор дампуурхаас өөр аргагүй болдог. Жи захирлын найз бүсгүй дээр түүний хуучин нөхөр ирж Жи захиралд ямар ч өв залгамжлах ирэхгүй болсныг дуулгана. Шунхай бүсгүй ашиг хонжоо харан хуучин нөхөртөөгөө нийлээд Жи захирлаас урвахаар шийддэг. Тэр бяцхан охинтойгоо нийлэн захирлын компьютероос чухал файл хулгайлна. Гэвч тэднийг баярлан сууж байтал нэгэн гинтийн зүйл болох бөгөөд хулгайлсан файл нь Роню Жи захирал хоёрын бэлдсэн занх буюу вирус байж таардаг. Төлөвлөгөөнд нурсан нөхөр нь уурандаа бүсгүйг алгадаад орхиж одох бөгөөд саяхан л Жи захирлыг үзэн ядаж байсан охин нь буцаад захирал руу уйлан залгаж өршөөл ирдэг. Гэвч Жи захирал энэ удаад тэдэнд дахин хуурдахгүй гэдгийг хэлж охиндоо зөв хүн байхыг зааж сурга. Миний өгсөн бүхнийг хуулийн дагуу буцааж авах болно хэмээн хатуухан мэдэгдээд тэднээс бүр мөсөн холбоогоо тасалдаг. Рон гэр бүлийн хүмүүс нэгэн ресторанд өрөө захиалах гэхэд тэр өрөөг нь Жи гэр бүлийн бага ноён буюу манай танхаа сурагч аль хэдийн захиалсан байдаг. Танхаа сурагчийг баян айлын хүү болохыг мэдсэн Ронюгийн дүүнд өмнө нь түүнтэй үерхээс татгалзаж байсандаа ихэд харамсна. Сансрын хүрээлэн томоохон техникийн саатлах гарч сүрх аюул нүүрлэхэд хөгшин профессор туслуулахаар манай Ронюг дууддаг. Хүрээлэнгийн эрдэмтэд жоохон охиныг хараад үл итгэсэн ч Роню гоц ухаанаараа алдааг нь хитгэн хормын дотор засаж улс орны том төслийг аварч чаддаг. Энэ үед урлагийн томоохон шалгаруулалт болж Ронюгийн дуу төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Роню хоцорч яг хасагдахын даваан дээр амжиж ирэн гайхалтай дууснаар тэмцээний ялагчаар тодордог. Гэвч хорон санаат дүүнд түүнийг сансрын хүрээлэнгийн нууцыг хулгайлсан тагнуул хэмээн олны өмнө гүтгэж үзэгчдийг турхирч эхэлдэг. Найруулагч Ронюг тэмцээнээс хасах гэж байхад нь сансрын хүрээлэнгийн эрдэмтэд профессорын хамт орж ирээд Ронюг улс орныхоо төлөө асар том гавьяа байгуулсан баатар гэдгийг зарлана. Мөн энэхүү худал гүтгэлгийг дүүн тарасныг баримттайгаар илчилснээр дүүн олны өмнө шившгээ тарин хамгаалагчдад чирэгдэн гардаг. Роню шагналаа аваад тэндээс гарахт нь түүний залуу насны дотны найз Тан өвгөн залуугийнхаа төрхөөр гарч ирснээр энэхүү сонирхолтой цувралын маань эхний анги өндөрлөж байна. Киногоо бэлдэж суухдаа Тэнгэрийн орноо одсон хайртай хүмүүс минь ингээд ч болов гараад ирвэл хичнээн гоё вэ гэж өөрөө ирэхгүй бодож байлаа. Хэрвээ танд ийм ихтгмээргүй боломж тохиовол хайртай хүндээ хамгийн түрүүнд юу гэж хэлэх байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хаваалцаарай. Кино маань таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр энэхүү киноны 2 дугаар анги орох болохоор subscribe дараад хүлээж байгаарай.